Энэ удаагийнхаа бичлэгээр 2025 онд нээлттэй хийсэн аимшиг триллер төрлийн Five Nights at Freddy's киноны 2 дугаар ангийг нь довчлон ярьж өгөхөөр сонголоо. 1982 он Шарлотт гэх охин Фредди Фазберийн пиццаны газарт төрсөн өдрийн үдэшлэгт ганцаараа сууж байгаа үзэгдэнэ. Тэр ганцаараа суун өөрийн хамгийн дуртай аниматрон болох Марионеттиг гарч ирэхийг хүлээж байтал түүний найз Ваниса дөхөж ирэв. Ваниса түүнд ганцаараа суухын оронд бусадтайгаа хамт тоглоё гэж санал болгоход Шарлотт дургүйхан зөвшөөрлөө. Бусад хүүхдүүд хөгжилдөж байхад Шарлотт эргэн тойрноо ажиглах ба гэнэт шарунгийн тулааны хувцастай хүн нэг хүүхдийг арын өрөө рүү чирч оруулж байгааг хараад айж цочирдон. Сандарсан Шарлотт томчууд дээр очиод хүүг авраач гэж гуйдагч тэд түүний үгийг юм чинээ тоосонгүй. Ингээд Шарлотт өөрөө араас нь явхаараа шийдэхэд Ваниса түүнийг болиулахыг оролдоно. Гэвч охин сонсолгүй явсаар харанхуй хонгилд хүрлээ. Төд удалгүй Шарлотт тулаан хувцастай эрийг олж харав. Түүнийг Уильям гэдэг бөгөөд тэр ухаангүй хэвтэж байгаа хүүгийн ойролцоо ямар нэгэн зүйл хийж байв. Шарлотт сэмэрхүү очиод хүүг тэрч аваад зүгтахыг оролддогч Уильям түүнийг анзаарч хутах шүүрнэ. Шарлотт алхасаар гол танхимд орж ирээд бүх хүмүүст сонсогдохоор хамаг хүчээрээ хашгирав. Хүүч ухаан ороод ээж рүүгээ гүйж эхлэхэд Шарлотт тайзан дээр унах ба түүний нуруунд хэд хэдэн хутганы ором байлаа. Тэр мөчөд түүний хэвтэж байсан тайз онгойж Шарлотт доошо унав. Хэдхэн секундын дараа Марионет Шарлоттын амьгүй болсон биеийг нь тэрсээр гарч ирэхэд тэнд байсан хүмүүс хэлэх үггүй цочирдоно. Энэ явдлын дараа мөрдлөг явагдаж мөрдөгч нар Шарлоттын үхлийг өөрийнх нь буруу хэмээн дүгнэж хориотой бүсэд орсноос болсон гэж тайлбарлав. Фредди Фазберийн пиццаны газар хаагдсан ч удалгүй өөр байршилд шинэ салбар нээгджээ. Энэ явдлаас 20 жилийн дараа насан турш Ваниса хардарсан зүуднээсээ сэрээд утас нь дуурч байгааг анзаарна. Залгсан хүн нь Майк байх бөгөөд оройн хоолнд хамт явах эсхийг асуухад Ваниса зөвшөөрөв. Утсаа тавьсны дараа Майкийг түүний дүү охин Эбин шоолж болцоо юм биш үү гэж асуухад Майк зүгээр л найзууд гэж тайлбарллаа. Төд удалгүй Майкийн найз Жереми гэрт нь ирэхэд Эби ч сургууль руугаа явах цаг нь болов. Дараа нь Жереми Майкийн хамт байшинг нь бодох үедээ Ванисагаас хол байхыг анхааруулж түүнийг галзуу гэж боддгоо илэрхийлнэ. Энэ хооронд Эби сургуулийн автобусанд сууж явахдаа Фредди Фазберийн пиццаны газарт болсон явдлын талаар найзуудтай догдлон ярьж өглөө. Тэр аниматронуудад алуулах гэж байсан ч Майк Ваниса хоёр түүнийг аварсан тухай мөн шар туулайг бяцалж устгасан ч түүний бие хуучин пиццаны газар үлдсэн ч байж магадгүй гэж хэлнэ. Гэвч ангийнх нь ийм этгээд түүхэнд итгэхгүй зарим нь бүр түүнийг солиотой гэж шоолов. Дараа нь ангийнх нь нэг хүү Эбиг дахиж пиццаны газарт очсон эсхийг нь сонирхно. Эби очихыг хүсдэгч түүний аниматрон найзууд нь эвдэрсэн хэвээрээ байгаа Майк засна гэж хэлдэгч үнэн дээр зүгээр л түүнийг тайвшруулж байгаа мэт санагддаг гэж хэлв. Эби робот техникийн хичээл дээрээ сууж байтал профессор Берг шинжлэх ухааны үцэглэн болох гэж байгааг зарлаж бүх бүтээлээ Баасан гарагт багтаан дуусгахыг сануулна. Баасан гарагт Фазфест гэгдэх Фредди Фазберийг тэмдэглэх арга хэмжээ болох ч профессор Берг үүнийг цаг үрсэн дэмий зүйл гэж үзнэ. Тэр Эбигийн хийж буй роботыг анзаарч робот техник хүн болгонд тохирдог зүйл биш гэж хэлээд түүнийг утгагүй бүтээлээ зогсоохыг зөвлөв. Харин өнөөх Эбигийн яриаг анхааралтай сонсоод байсан хүү түүний чадварыг нь үнэлж чи өөрөө аниматроникуудаа засаж чадна гэж урам зориг өгнө. Оройн Майк болзоонд явхдаа Эбигээс зангиагаа зангидахт нь туслахыг хүсв. Эби энэ боломжийг ашиглан пиццаны газарт очиж аниматронуудаа засах зөвшөөрөл хүсэхэд Майк татгалзаж удахгүй өөрөө засна гэж амлаад Эбиг жинхэнэ найз нөхдөдтэй болохдоо л анхаар гэж хэлнэ. Майк Ванисатай болзох үедээ дүгийнхээ талаараа санаа зовж байгаагаа илэрхийлв. Ванисач мөн өмнөх явдлуудаас болж шөнө бүр хар дарж зүүдэлтэгэ өөрийгөө тайвшруулахад хэцүү байгаагаа Майктай хуваалцсан. Учир нь шар туулын Уильям бол Ванисагийн эцэг нь бөгөөд олон хүүхдийг хөнөөсөн гэмт хэрэгтэн болохоор амиа алдсан ч түүний хийсэн үйл хэрэг Ванисаг одоо ч зовоосоор байгаа ажээ. Майк гэртээ харихад Эби байсангүй. Харин хаалган дээрээ найзуудаа засахаар явлаа гэсэн бичиг үлдээсэн байв. Сандарсан Майк шууд Фреддигийн пиццаны газар руу давхилаа. Тэр Эбиг шалан дээр сууж аниматронуудыг ширтэж байгааг олж харав. Гэвч энэ удаа тэд огт хөдлөхгүй байлаа.
Киноны эхний ангид эдгээр аниматронууд Уильямын хөнөөсөн хүүхдүүдийн сүнс шингэсэн байсан ба тэд Эбигийн хамгийн сайн найзууд нь байсан юм. Эби Майкаас найзууд нь хайчсан бол гэж асуухад Майк тэд магадгүй Девачнд очсон байх гэж түүнийг тайвшруулна. Дүүгээ жаахан чулуу баярлуулахын тулд Майк орхигдсон тоглоомуудыг ухаж дүүдээ дурсгал болох зүйл хайж эхлэх ба харин Эбигийн анхаарал Fast Talker нэртэй нэгэн тоглоом дээр төвлөрлөө. Энэ тоглоом нь дуу хоолой бичиж аваад буцааж тоглох боломжтой төхөөрөмж байв. Ах トゥ хоёр гарахаар зэхэж байх үед гадах ханан дээрх хачин постэр Майкийн анхаарлыг татна. Түүн дээр Фредди бол алуурчин гэсэн бичиг байх ба утасны дугаар бичсэн байв. Ах トゥ хоёрыг явсны дараа Роб, Лиза, Алекс гэх 3 контент бүтээгч аимшиг нэвтрүүлгийнхээ шин дугаарыг хийхин тулд Фредди Фазберийн пьяцаны газар руу явж байлаа. Лиза, тэнд ажилдаг хамгаалагч биднийг урьсан болохоор заавал эвдэж орох шаардлагагүй гэж нөгөө хоёртоо тайлбарлах ба тэд олон жилийн өмнө Шарлотт гэх охин алагдсан Фредди Фазберийн пьяцаны газарт удахгүй ирэв. Тэд бичлэгээ хийж эхлээд удаагүй байтал уг газарт хамгаалагчаар ажилладаг Майкл гэх жихүүц сүргэм дөрхтээр тэднийг зочоон гарч ирнэ. Майкл тэднийг дотгошоо оруулаад эхнээс нь тайлбарлаж сонирхуулав. Эхлээд Маринет гэдэг нэртэй хүүхэлдэйн тухай ярьж өглөө. Дараа нь тайзны хөшгийг татхад Фредди, Бонни, Чека гэдэг аниматронууд хучигдсан байдалтай харагдана. Лиза Фокси хаануугааг асуухад Майкл түүнийг салгаад буцааж угсрах үед бүр мөсөн эвдэрсэн гэж тайлбарлав. Төд удалгүй Лизад генет хөгжим сонсогдож эхлэхэд Майкл энэ газар хүний төсөөллөөр тоглодог, бодит биш зүйлс сонсогдож бас харагддаг гэж анхаарууллаа. Тэр урагшаа явахыг санал болгоход Лиза бусдыгаа төрүүлж явуулчихад өөрөө ганцаараа судалж үзэхээр шийднэ. Лиза хөгжмийн аялгауг даган явах зуур Роб хиймэл голын дэрэгдүр хэсэж байгаад гэрлийн чийдэнгүүд ер бусын хачин байгааг анзаарав. Гэнэтэл чийдэн дэлбэрч Роб ус руу унлаа. Энэ хооронд Лиза чимээ дагсаар нэг өрөөнд орж ирэхэд түүнийг том бэлгийн хайрцаг бас бяцхан ихшиглэнт хөгжим угтана. Лиза ихшиглэнт хөгжмийг унтраахад гэнэт том хайрцаг өөрөө онгойж дотроос нь Маринет гарч ирээд Лиза руу дайрав. Лизагийн хашгирах дууг сонссон Алекс дүгшиж эхлэх үед Майкл яг л галзуу хүн шиг инээмсэглэж байлаа. Удалгүй Алекс Фоксид алуулна. Усан дунсан Роб гарч идэнгээ асаахаар оролдож байтал жижигхэн хүүхэлдээ ус руу унаж харагдав. Тэр юу болж байгааг ойлгох сөхөөгүй байж байтал асар олон хүүхэлдээ гэнэт түүн рүү дайрч ус улаан өнгөөр будагдана. Хамгийн сүүлд Майкл үлдэж доод давхар руу буухад Лиза Маринетед эзэмдүүлсэн байх ба шууд л Майкл руу дайрдагч Майкл барилгаас эсэмэнд гараад эргэж хараад буцаад давтай морил Шарлотт гэж хэлв. Маргааш Ваниса бэлтгэл дээрээ дугуйж иж байхдаа хитэх хөлөрч гэнэт эцгийнхээ тухай дурсамжинд автана. Айсан Ваниса хувцас солих өрөө рүү яаран орж ирээд сууж байтал эцэг нь түүнд хүрэх шиг санагдаж Ваниса бууга гаргаж ирээд тулгахад тэр нь зүгээр л өөр нэг хүн байв. Ваниса ч андуурснаа ойлгож бие барих гэж хичээнэ. Тэр шөнө Эбиг унтаж байхад Fast Talker-оор дамжин хэнэгэ ярьж эхлэх ба энэ нь түүний найз Чекагийн дуу хоолой гэдгийг тэр шууд л танив. Чека тусламж хэрэгтэй байна гэж хэлэхэд Эби хаана угааг нь асууж Чека замыг нь зааж өгнө гэж хэлээд өөрийг нь олж ирэхийг хүслээ. Ингээд Эби гэрээсээ сэмхэн гарч анхны Фреддигийн пьяцаны газарт очино. Дотор нь ороод хоосон байна гэж бодож байтал гэнэт Чека гарч ирэх бөгөөд тэд удаан хугацааны дараа дахин уулзсандаа маш их баярлана. Эби Чекагийн бие өмнөхөөсөө өөр болсныг нь анзаарч ямар тусламж хэрэгтэйг асуухад Чека одоохондоо тэр чухал биш. Гол нь тэд дахин хамтдаа байгаа нь л чухал гэж хэлв. Маргааш өглөө нь Ваниса Майкийн дэрхэд Эби өөрийн хийсэн оробто бахархалтай наргагүй үзүүллээ. Тэр Чека түүнд тусалсан. Фредди ч бас туслах гэж байсан ч хуруу нь хитэ бүдүүн байсан гэж хэлэхэд Ваниса гайхна. Эби өнгөрсөн шөнө хаашаа явснаа хэлэхэд Ваниса маш ихээр айдаст автлаа. Дараа нь Ваниса Майктай ганцаарчлан уулзаж Эби Фредди Чекатай уулзсан тухай хэлэхэд Майк үнийг нь зүгээр л нэг хүүхдийн төсөөлөл гэж бодон ноцтой хүлээж авсангүй. Харин тэр пьяцаны газрын гаднаас олсон постэр дээрх дугаар руу залгаж ярьсан талаараа Ванисад хэлж уурлана. Уг дугаар Шарлоттын аавынх нь байсан бөгөөд тэр өөрийн охин болон охиных нь хамгийн дотны найз нь Ваниса байсан тухай ярьж өгсөн гэв. Ванисаг босод хохирогчдын талаар огтод дурдаагүйд нь Майк маш их сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж тэдний хооронд маргаан үүсч ууралсан Ваниса явлаа.
Ваниса шууд л анхны пиццаны газарт очиж Шарлотттой харьцах ба тэрээр дахиж хэнийг ч гэмтэлэхгүй гэдгээ хэлнэ. Гэтэл Шарлотт чанга яригчаар хариу өгч тэдний ярианаас Ваниса аниматронуудыг гадагш нь гаргахаас хаасан хамгаалалтын код хийсэн нь тодорхой болно. Гэвч Шарлотт шинэ найз олсон. Тэр нь Эби гэж хэлээд Ванисаг замд нь садаа болохгүй байхыг сануулад гиндүүлж дайрлаа. Энэ үед шинжлэх ухааны үзэсгэлэн дээр Эби профессор Берихт өөрийн бүтээлээ үзүүлнэ. Гэтэл харгас профессор түүний бүтээлийг сайшаахын оронд санамсаргүй мэтээр роботыг нь унгаан эвдэж Эбигийн сэтгэлийг шархлуулав. Гунигалсан Эби дахин пиццаны газарт очиж Чекаг тэрэн багш нь бүтээлийг нь сүйтгэсэн тухай уйлан ярина. Улмар Чека өөрөө түүний шинжлэх ухааны төсөл нь болно гэж амлахад Эби баярлав. Үүний дараа Чека түүнийг удирдлагын өрөө рүү дагуулж очиод нууц код оруулж чадах юм бол тэд гадагшаа гарч чадна гэдгийг тайлбарлана. Энэ үед Шарлоттод баригдсан Ваниса хяналтын камераар Эбиг харах ба Шарлотт хэрвээ Ванисаг кодыг хэлэхгүй бол Эбиг ална гэж сүрдүүллээ. Ингээд Ваниса аргагүй эрхэнд кодыг хэлж эхлэхэд Шарлотт зайнаас Чекаг удирдан дугаарыг Эбид дамжуулна. Эби кодыг оруулмагц хамгаалалтын бүс бүрэн тайлагдаж тэнд байсан бүх аниматронууд эрх чөлөөтэй болсондоо догтлон баярлав. Эби Чекаг шинжлэх ухааны үзэсгэлэн давж явахар шийддэгч өөрт нь зөвхөн ундаг дугуйл байсан тул тэд таксины жолоочийг айлгаж хүчээр сургууль руугаа хөргүүлнэ. Энэ хооронд Майк Шарлоттын аав Хенритэй уулзаж охиных нь үхлийн талаар үннийг мэдхийг оролдож байв. Хенри цагдаа нар Шарлоттын үхлийг осол гэж үзсэн ч Уильям өөр олон хүүхдүүдийг хөнөөснөө нь илэрсний дараа жинхэнэ үнэн тодорхой болсон тухай тайлбарлана. Майк хуучин сонингийн дасархаа шалгаж суухдаа анхны пиццаны газарт жижиг хиймэл гол байгааг хараад өглөө Эбигийн зурсан зурагтай яг таарч байгааг мэдээд цочирдов. Энэ үед Хенри ийм татах хүчтэй үзмэр зөвхөн анхны Фредигийн салбарт л байсан. Өөр салбаруудад огтоо байгаагүй гэж хэлэхэд Майк бүрч их санаан зовж Эбигийн сургууль руу залгахад бүтээл нь эвдэрснээр дүүн сургуулаас явсан гэдгийг мэдэж авна. Сандарсан Майк дүүгээ олохоор гарах гэж байтал Хенри Шарлоттыг унтуулахад ашигладаг байсан эгшиглэн тайрцгийг түүнд өгөөд хэрвээ тийшээ очих юм бол энийг охинд минь үлдээгээрэй гэж гуйхад Майк зөвшөөрөв. Ингээд Майк цаг алдалгүй анхны пиццаны газарт очиход ажиллагаагүй болсон эвдэрхий аниматроник загваруудтай тааралдлаа. Энэ зур сургууль дээр Эби Чекаг бүгдэд үзүүлэхэд хүмүүс түүний бүтээлийг хараад алмайран гайхна. Харин профессор Берг механик хувцсны дотор хүн нуугдж байна гэж сэжиглэн Эбиг доромжилж ангиас гар гэж загналаа. Үүнээс болж Эби маш их гутрахад Чека багштай нь ярьж толгойд нь юу байгааг нь ойлгохыг оролдъё гэж хэлнэ. Удалгүй профессор Берг коридорт ганцаараа байж байгаад нэг өрөөнөөс дуу гарахыг сонсоод болгоомжлон дөхөж очив. Гэнэт Чека гарч ирээд профессорыг угд татан өрөө рүү орууллаа. Айсан профессор аймгууж эхэлдэгч Чека түүнийг огтхон ч өрөвдөлгүй аимшигтай их хүчээр түүнийг газраас өргөж том гараараа гавлыг нь хаг бацлаа. Энэ хооронд Майк пиццаны газрыг санаж яваад гар хөлөө хүлүүлсэн Ванисаг олж түүнийг суллана. Ваниса бүх аниматронууд Эбитэй хамт гарсан бөгөөд бүх зүйлийн ард Шарлотт байгаа гэж хэлв. Тэд хамтдаа удирдлагын өрөө рүү явах замд Ваниса энд байгаа ганцхан сүнс нь марионетын дотор байгаа Шарлотт гэдгийг тайлбарлана. Ваниса охиныг унтуулж хяналтандаа байлгахын тулд эгшиглэн тайрцаг ашигладаг байсан ч Лиза түүнийг нь унтрааснаар Шарлотт сэрсэн ажээ. Дараа нь Ваниса компьютер асааж аниматронууд дээр байрлуулсан байршил тогтоогчоор тэдэнтэй холбогдохыг оролдоно. Тэрээр бүх аниматронууд Шарлоттын тушаалыг алсаас биелүүлж байгааг Майкт тайлбарлав. Хэдийгээр Уильям Шарлоттыг алсан ч охин түүнийг буруутгадаггүй. Харин тэр үед туслаагүй бүхэл эцэг эхчүүдийг үзен ядаж тэдний араас явж байгаа гэдгийг Ваниса хэлнэ. Ингээд Майк байршлыг нь хянахаар үлдэж Ванисад Эбиг олохыг даалгав. Энэ үед Fazfest шоун дээр Фредди олон нийтийн дунд алхаж явхад хүмүүс түүнийг гайхалтай хувцалсан хүн байна гэж бодно. Харин Эби Чекатай хамт шинжлэх ухааны уралдаанд төрүүллээ. Майк Фреддигийн байршлыг тогтоож эхлэхэд Чека аюулгүй байдлын дохио хүлээн авч пиццаны газарт үлдсэн анхны загварын гэмтэлтэй аниматронуудыг идэвхжүүлнэ. Туршилтын загварууд сэрмэгц Майк Ванисад Фреддигийн байршлыг нь хэлж Ваниса тэр зүгт хөдөллөө. Ваниса жолоо бариад явж байтал гэнэт Фокси дайрч машин жолоодлогоо алдаж замаас гарч осолдоно. Фокси түүнд хүрэх гэж оролдсон ч Ваниса хаазаа гიშгэж хурдлав.
Тэр үед Фредди нэг өндөр настай хос дээр очиж олон жилийн өмнө Шарлоттыг өөхөх үед юу ч хийгээгүй гэж буруутгана. Хосоо юу болоод байгааг ойлгохгүй айн балмагдаж байтал Ваниса хурдтай ирж огцом тоормслон Фоксиг байшингийн цонхоор нисгэн Фреддитэй мөргөлдүүлж тэднийг түрхэн зуурч гэсэн тогтоов. Ваниса Фредди дахин дайрахаас өмнө хосыг машиндаа сууж зүгтаахыг шаардна. Өөр нэгэн байшинд Бонни бяцхан охинтой дотносож эхлэв. Тэр охины ээжтэй ярилцах хэрэгтэй байна гэж хэлээд галтоогоороо ороход нэг бүсгүй байлаа. Пиццаны газарт Баллон бой хэмээх тоглоом Майкийн өмнө гарч ирэхэд Майк шууд л толгойг нь тас татан аваад шидэх үедээ түүн рүү хэд хэдэн гэмтэлтэй загварууд ойртож байгааг анзаарч тэрээр сандран компьютер руу гүйж аниматронуудыг унтраахыг оролдов. Энэ хооронд Бонни өнөөх эмэгтэй рүү дайрах гэж байтал бяцхан охин урдуур нь орж зогсохыг гуйна. Гэвч Бонни өршөөл үзүүлэхээс татгалзаж зэвсгээ өргөх мөчөд Майк дохиог амжилттай унтрааж бүх аниматронууд идэхгүй боллоо. Төд удалгүй Майк Ванисад бүх зүйл унтарсан, одоо аюулгүй болсон гэж хэлэхч нэг аниматрон одоо ч идэвхтэй түүний гэрт байгааг хараад тэр цочирдон. Чика ядарч туйлдсан Эбиг оронд нь хэвтүүлээд өөрөө унтарч эхлэхэд систем нь доголдов. Эцэст нь Чикагийн цээж нь онгойж дотроос нь маринот ил гарч ирлээ. Энэ зур Майк өмнө ажиллаж байсан Фредигийн газарт очиж дүү Эбийн найзуудаа гэж боддог алуулсан хүүхдүүдийн сүнснүүдээс тусламж гуйна. Харин Ваниса Майкийн гэрт ирээд эзэмдүүлсэн Эбитэй тааралдав. Ваниса зүгтаахыг оролдсон ч Шарлотт түүнийг барьж ширүүн тулаан өрнөж Ваниса дарагдлаа. Ваниса гэмзэмгүй Эбиг суллахыг гуйхад Шарлотт татгалзаж түүнийг алахыг оролдоно. Аз болоход Майк яг цагтаа ирж эгшиглэн тайрцгийг ашиглан Шарлоттын савраас Эбиг суллаж чадлаа. Гэвч тэдний баяр удаан үргэлжилсэнгүй. Учир нь сэрсэн бүх аниматронууд тэднийг бүчин ойртож замдаа таралдсан бүхнийг сүйтгэж эхлэв. Энэ үед жинхэнэ хэргийн эзэн Майкл гарч ирээд Ванисаг дүү минь хэмээн дуудахад Майк цочирдоно. Учир нь Ваниса сэтгцийн өвчтэй ахтай гэдгээ огт түүнд ярьж байгаагүй юм. Майкл өөрийгөө эцгийнхээ өвийг үргэлжлүүлэхээр ирсэн гэж хэлээд Фазфест бол төгс халахвч үр цайтал хотынхны тал нь үхэх болно гэж хэллээ. Ваниса ахыхаа талд орхоос татгалцахад Майкл аниматронуудад тэдний ясыг нь хугалж бяцлахыг тушаа. Гэвч гинтийн эргэлт гарч хүүхдүүдийн сүнснүүд анхны аниматрон дүрээр иргэн ирж тоглоомын хувилбаруудаа устгаж эхлэв. Айсан Майкл зүгтаахыг оролдсон ч түүнийг Жереми цохиж унгаана. Хорон санаат тоглоомын аниматронууд устсны дараа анхны аниматронууд пиццаны газраас гарахаар бүтээгдээгүй байсан болохоор задран үхэж эхэллээ. Найзууд нь явж байгааг хараад Эби маш их гутардагч эцэст нь тэд деваачнд очих болсонд тайвширна. Нэгэн сүнсхүү Майкта Уильямын биеийг тэд нэг өрөөнд хорж барьж байсан ч өөрсдөө деваачнд очивол түүнийг барьж чадахгүй болно гэдгээ хэлв. Тэр аимшигтай оршихуй эцэст нь дахин гарч ирэх нь цаг хугацааны асуудал болсон бөгөөд өмнөхөөсөө ч илүү хүчтэй байхыг тэрээр анхаарууллаа. Удалгүй Жереми ирж юу болсныг асуугаад эндээс явах ёстой гэж хэлв. Майк Ванисад итгэл алдарч дахиж ойртохгүй байхыг хүсэхэд Ванисагийн зүрх шархлана. Ваниса байшингаас гарах мөчөд гэнэт нүдэн гэрэлтэж Шарлоттод эзэмдүүлсэн байх ба жинхэнэ аимшиг дөнгөж эхэлж байгааг харуулснаар кино төгсдөг.